За сайн байцгаана. За энэ удаагийн бичлэгээр болохоор ер нь бол нэлээд тийм жоохон хард бичлэг болно. Хард гэх юм. Ер нь бол NS FW-гийн тухай бичлэг хийх болно. За яагаад бичлэг хийх вэ гэхээр ерөнхийдөө Facebook-ийн нэг юм скрипт байдаг шүү дээ, police. Тэр нь болохоор ерөнхийдөө бол ийм юу гэдэг одоо тийм нэмэх 18-тай тийм ийм төрлийн контент байх юм бол энийг шууд автоматар устгадаг тийм систем байдаг. Ер нь бол их нарийн тийм логиктэй систем явагдаж байгаа. Тэгэнгүүтээ тэр системийг хэрхэн хийх вэ? Яаж хийх вэ? Яаж ажилт юм бол гэдэг талаар юу айгүй сонирхолтой байгаа. Тэгээд судлаа үзсэн ерөнхийдөө бол NSFW гэдэг систем бол ард талд нь ажилтдаг гэдэг ерөнхийдөө нэлийн тийм таамаглал байлаа. Гэхдээ Facebook ч өөрөө тийм publish биш болохоор цаана юу яваад байгааг мэддэхгүй. Гэхдээ ерөнхийдөө ийм post image тэгээ иймэрхүү актив байх юм бол ерөнхийдөө автоматар ийм Facebook policy гэдэг зүйл ажиллаад ер нь устгана гэсэн үг байна. За жишээгээр хэлэх юм бол ерөнхийдөө нэг юм одоо энэ зурган дээр айгүй тод жишээтэй байгаад байна л да. Одоо нэг юм Ираст байгаа байхгүй. Тэгэнгүүтээ энэ Ирастан дээр болохоор NSFW одоо ингэ шалгаа үзэхэд ерөнхийдөө энэ зурган дээр бол байхгүй байна. Энэ зурган дээр бол байна гэдэг. Ерөнхийдөө NSFW гэдэг бол царай бас ордог. Эрэгтэй царай, эмэгтэй царай гэдэг. Ерөнхийдөө энэ дээр бол царайг бол авч үзээгүй байна. Тэгээ яг иймэрхүү систем яг ингэ зөв ажиллаж байгааг үгүй шалгахын тулд би нэг скриншот хийж аваад тэгэнгүүт өөрийнхөө хийж үзсэн систем дээр одоо ажиллуулж үзнэ. Яг зөв ажиллах уу үгүй юу гэдгийг бол хараад яг яаж ажиллаад байгаа юм бэ? Яг яад юм бэ? NSF гэдэг. Ерөнхийдөө NSFW гэдэг нь бол ерөнхийдөө яг олон нийтийн газар болон тийм газар үзэх ёсгүй тийм контентыг хэлнэ гэдэг. Тэгж байгаа байхгүй. Ерөнхийдөө үзэх боломжгүй контент уу. Ерөнхийдөө нэмэх 18 агуулгатай эсвэл тийм амар аллаг цусны хит их цусны тийм агуулгатай тийм контент байна. Аимшигын контент ч юм уу. Тэгээ янз бүрийн тийм хит мэдрэмтгий болон зүрх судалсныг юу гэж хэлдэг гэдэг нэг тиймэрхүү хүмүүс үзэхийг 20-тай мөрөд гэсэн тийм контентыг NSFW-г ерөнхийдөө бол онлайнд бол тэгж тэмдэглэгдэж явдсан юм байл. Тэгээ ингээ яваад үзэхэд бол нэг 2 3 би 4 модель бол гаргаж чадсан. Тэгээ ерөнхийдөө албан ёсны ашиглагддаг NSW гэдэг контент модель бол байгаа. Тэрэн дээр одоо яг энэ жишээ зургийг бол ашиглаж одоо үзнэ. Тэгэнгүүт ерөнхийдөө энэ зураг байна те. Одоо энэ зурагнаас бол 2 зураг байгаа дээ шүү дээ. Энэ дээр бол NSFW байхгүй гэсэн гарахтаа энэ дээр бол байгаа гэсэн утгатай. Тэгэнгүүт ерөнхийдөө царайг бол оруулаагүй байна. Тэгээд миний систем бол яг юу яаж ажиллах вэ гэхлээр бол detect хийгээд үзэхэд бол ахад томорчуу. Detect хийгээд үзэхэд бол нэг ингэж гарч ирж байгаа. Нөгөөд энэ зурган дээр нь бол байхгүй байна. Гэтэ яг царайг бол ойлгомжтой царай бол байна. Эмэгтэй царай. Тэгэнгүүт ерөнхийдөө бол энэ дээр юутай царай болон иймэрхүү илэрч байна. Энэ тэгэхээр юу NSW болохоор олон нийтэд паблиш хийх боломжгүй гэх. Би яг энэ блюр хийхээ мартчихсан. Тэгээ ингээ үзэх юм бол ерөнхийдөө ингэж гарч ирнэ. Иймэрхүү контент байна. Энийг устгагдана гэх. Тэгээ ерөнхийдөө бол иймэрхүү контент уусж ирдэг. Тэгээд энэ зурган дээр энэ бол бичлэгийн нэг зургийг скриншот хийж авсан. Тэгээ энийг жоохон жижигрүүлж аваад билүү ирээд детект хийхэд бол ерөнхийдөө ингэж гарч ирж байгаа. Бүр нэг энэ яг одоо юу гэдэг зэрэглэл нь бол тэг зууны 79 байгаа байхгүй. Өөдөө Facebook дээр бол бараг 1 мег гэж хайж магадгүй те. Нэгтэй байх юм бол энэ зургийг шууд блок гэдэг те. Тиймэрхүү нэлээд нарийн орж ирсэн байж магадгүй. Яг хөө камераар үзэх юм бол камер үзэх болохгүй шүү дээ. Камераар үзэх юм бол энийг энэний камерыг би хаадаг. Энэний камерыг хааж аваад
хазаасан байдаг. За дахиад нэг. Одоо камераар ажиллуулж үзсэн. Камер дээр энэ тэмдэгтэй билүү хийн тэгэнгүүт модулээ сонгоод одоо камераар ажиллуулж үзсэн. Тэгэхээр миний цариг бол ингэж орж ирсэн. Ерөнхийдөө бол царай F нэг эмхтэн ингэж хараад байгаа юм лөө. Гүүл юм аа. Уг нь ийм л гарч ирмээр юм. Надад ингэж орж ирдэг. За тэгэнгүүтээ одоо шууд ийм байгаа нөхцөлд энэ камера өгж болт юм болов. Болтгүй юм байна дээ. Тэгээ бичлэг гэдэг дээр яг яаж одоо шалгалт хийх вэ те? Яг нь зураг бол ингээд шалгачт юм байна тийм үү? Хэрвээ одоо Facebook-ийн policy дээр одоо те бичлэг ороод ирвэл тэр бичлэгийг яг яаж шалгах юм бэ те? Гэдэг асуулт гарч ирнэ. За тэгэнгүүтээ сая бол хаяны энэ зурган дээр ерөнхийдөө детект хийхэд бол ингэж гарч ирж байгаа. Энэ бол муу, энийг бол оруулах ёсгүй гэдэг контенттэй. За бичлэгэн дээр их юм бол одоо энэ үний бичлэг байгаа юм. Ерөнхийдөө бичлэгэндээ ч гэсэн ялгаа авахгүй. Ингэж одоо Facebook-ийн тэр ардлын логик бол ингэж ажиллана. За энэ контент бол Facebook апплод хийх боломжгүй байна. Ерөнхийдөө бол бидний чанарыг бол ер нь бол нууцлалын зэрэглээс айгүй өндөр байна. Тэгэхээр энийг бол автоматар устгана гэж устгаад яадаг баг. Тэр контентыг устгаад яг контентыг хариуцсан хэрэглэгчийн банддаг баг. Facebook-ийн ардлын полис нь бол тиймэрхүү зорилттой хийлээ. За тэгээд NSFW гэдэг модуль ашиглан ерөнхийдөө бол контентыг бол шалгалт хийлээ. Тэгээ энэ ямар ч асуудалгүй ажилт юм байна. Ерөнхийдөө бол ямар нэгэн сайтын тийм юун дээр бол ямар ч асуудалгүй байршуулахад боломжтой байна. Тэгээ яг сонирхолтой. Яг YouTube-д орохгүй мэдэхгүй л байна. Бидээс YouTube дээр бан авчиж магадгүй. За тэгээ энэ удаагийн бичлэг ингээд дуусчихъя. Тэгээ дараагийн бичлэгээр бүр сонирхолтой юм олдох юм бол та бүхэндээ хийж хуваалцсан. Тэр болтол төр баяртай.